Hi guys, шимжлэх таттай мэл өнөөдрийн бичлэгээр дөрөв цэвэрлэгээ гэх юм үлээ. Тэрийнхээ part 2-та тутмаараа одоо өглөө болж байна. Тэгээд бас зэнийг байна. Гэтэ бинийг орой оруулж магадгүй бас орой бас энийг оруулж магадгүй. Бинийг өглөө бол ашиглахгүй. Согсэм ашиглана. Өдөрт нэг л ашигладаг. Би сая хөөсөө зүгээр энэ рүү ингэ хасгачлаа. Тэгэл жаганаар бүр надад бүр яг гоё зөгсөн. Сатлаад баваа гэдэг. Надад зүгээр тэг тохирсон гэдэг надад. Тухайн дээр л хийх болохгүй. Яг ч тухайн дээр хийх юм шиг санагдаад байдаг надад. Одоо ингэж би хичээл явах гээд би нүгэл зэвэлж байгаа. Граммитийн юм өмссөн. Өнөх хэсгэндээ өмсөж чадаагүй. Олохгүйсэн болохоор ингэ өмсөхгүй. Хөөсөн цэвэрлэгээ. So big. Энэ бол тест биг хөөс. Би одоо л томруулна. Аш. Ингээд одоо 6 сарын 8-нд төслийн явна. Энгийнх дараа 5 оноо очиж 13 дээр. Тэгэхээр ингээд би очиод стив хийж байгаа бичлэг юм яриа байхгүй. Наач ингээд уцаа очиод хураагаад тавьчихна. Арай бол гээж автан ярилцаад очиод хураагаад тавьчихна. Тийм болохоор чадахгүй. Юу болсон түүхэн тэгтээ би ярьж өгнө ярьж байгаа. За би нөрөө бүрөө угаачаад үлзээ.
байгаа ангийн нэр авахгүй хамраа нөр юм шиг юм болно. Энийг манай гэр бүл дээр ашигладаг байгаа. Бул настайгаа тохирно. Миний цэцлэлээ авч явна. Би дараа нь таа жоохон бэлтгэл гэсэн нэртэй биштэй хийнэ бодохгүй. Манай хичээл одоо өнөөдөр чинь 3 сарын 4. Тийм болохоор ингээ манай хичээл өнөөдөр бүх өдөр 5 цагаас тардаг болохоор би даалгавар өгөхгүй байгаа тарах гэж байгаа болохоор тийм болохоор ирээд би бэлтгэлээ хийж магадгүй дөрөвдгийн арай өнөөдөр чинь 3 дахь 5 дахь мавтах дөрөвдгөд хийж магадгүй бэлтгэлээ. За. Энэ хүрээ миний нөөц үлгээний парт 2 дуслаа. Баярлалаа.